Импорт бол тухайн улсын эдийн засгийн эрүүл мэндийг илтгэх чухал үзүүлэлт юм. Импорт өндөр байх нь дотоодын нэрэлт их эдийн засаг өсөлттэй байгааг илтгэн. Тэрв импортын дийлэнх хувийг машин механизм тоног төхөөрөмж эзэлж байвал энэ нь тухайн улсын урт хугацааны бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглагдах байна гэсэн. Цэвэр экспорт нь импортоос давсан тохиолдолд тухайн улс гадаад худалдааны ашигтай байна гэж үзнэ. Энэхүү ашиг нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Үйлдвэрлэлийн гарц нэмэгдэн ажлын байр олноор бий болно. Улс руу орох мөнгөн урсгал нэмэгдэнэ. Эрүүл эдийн засагт экспорт болон импорт хоёулаа өсөж байна. Харин импорт нь экспортоос багж гадаад худалдааны алдагдал үүсгэн үндэсний валютын ханш гадаад валютын эсрэг сулрахад нөлөөж болчихно. Сул валют нь экспортыг дэмжиж импортыг илүү үнэтэй болгодог. Чанга валют нь экспортод цаадуулж харин импортын барааг хүнд болгодог. Өндөр инфляцийг дагаад банкны хувийн түвшин өсгөж валютын ханшид үзүүлэх нөлөө нь холимог байдаг. 2008-аас 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж хайх болсон. Иймээс хүүгийн түвшин өндөр байгаа валют руу хөрөнгө оруулалт урсаж тухайн валютын ханш чангарах нөлөө үзүүлдэг болжээ.